За, сайн байцгаана уу? Сэтгүүлч уянгаа. За, өнөөдрийн миний та бүхэнд хүргэх мэдээлэл бол тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг та бүхэнд хүргэхээр зорж байна. За, мөн тогтвортой хөгжлийн зорилтууд гэж юу юм? За, тогтвортой хөгжилд хэвлэл мэдээллийн оролцоо ямар байх талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За, тогтвортой хөгжилд ярихын тулд бид юуны түрүүнд хөгжил гэж юу хэлэх вэ? Гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болно. За, түүнчлэн тогтвортой хөгжил гэж юу гэх вэ? Тэгэхээр хөгжил гэж юу хэлэх вэ? Энд хариулт хэлэх юм байна уу? Хөгжил гэж юу хэлэх вэ? Хөгжил гэж юу хэлэх вэ? За, тэгэхээр хөгжил гэж юу хэлэх вэ гэхээр өөрөөр хэлбэл хөгжил гэдэг бол хүмүүний амьдралын чанар сайжрах тэр үйл явцыг бол хөгжил гэж нэрлэдэг байгаа. За, хөгжил дотор тогтвортой хөгжил гэж юу гэж нэрлэдэг байгаа гэхээр тогтвортой хөгжил гэдэг нь бидний хийж байгаа зүйлс, худалдан авч байгаа бараа, за амьдралын хэв загвар маань бидний амьдарч буй орчин, бусад хүмүүст болон ирээдүйн хойч үед аюул учруулахгүй байхаар дээшилж сайжирч байх энэ үйл явц бол тогтвортой хөгжил юм аа. За, тогтвортой хөгжил гэдэг ойлголт ер нь дэлхийн нийтэд хэдийнээс энэ тогтвортой хөгжил гэдэг үг хэллэг гарч ирэх болсон юм бэ гэдэг үг төвхийн талаас та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За, тогтвортой хөгжлийн замнал анх тогтвортой хөгжлийг талаар 1972 онд Стокгольмын баг хурал дээр байгаль орчин ба хөгжлийн асуудлаар ярилцаж тогтвортой хөгжлийн талаар анх дэлхийн нийтэд ярьж ирсэн байдаг байна. За, үүнээс хойш 1987 онд Бурундалтын тайлан бидний нийтлэг ирээдүйн нэртэйгээр гарч байсан. За, 92, 97 гэх мэтчлэн ингээд дэлхийн нийтээр энэ талаар ярьсаар байж байгаа. Хамгийн сүүлд 2015 онд тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030-ыг Парис хотноо баталсан. За, тухайн үед ямар үйл явдал болсон бэ? Дэлхийн 193 орны удирдагчид 2015 оны 9-р сарын 25-наас 27-ны хооронд зохион байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллагын дээд хэмжээний 70-р чуулганаар хүн төрөлхтний өмнө тулгамдж байгаа 17 асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийг баталсан байна. За, хөгжлийн түвшнээс үл хамааран бүхий л улс орон эдгээр зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой ба энэхүү хөтөлбөр нь хүн төрөлхтөн гариг дэлхийн цэцгэлэн хөгжлийн төлөөх үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн ам дэлхийн нийтээрээ ирээдүйд цаашдаа ямар хөгжлийн замлаар хөгжих вэ гэдэг зорилтоо энэхүү 2015 онд дэлхийн нийтээрээ гаргасан байт юм аа. За, тус 17 зорилтод юу багтсан бэ? За, бүгдээрээ харъя. За, ядуурлыг устгах, өлсгөлөн зогсоох, эрүүл мэндийг дэмжих, за боловсролын чанарыг сайжруулах, гендерийн тэгш байдлыг хангах, за баталгаад ундны ус байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, за эдийн засгийн хөгжилд баталгаад ажлын байрыг бий болгох, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих, за хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, за дагын тэнгисийн нөөцийг хамгаалах, хуурай газрын экосистемийг хамгаалах, их тайван шударга ёсыг цогцлоох, хөгжлийн төлөв түншлэлийг бэхжүүлэх гэсэн энэхүү 17 зорилтыг дэлхийн нийтээрээ дэвшүүлээд байгаа юм аа. Энэ бол зөвхөн сэтгүүлчд гэлтгүү бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй, бүх хүн төрөлхтөнд мэдэж байх ёстой ийм мэдээлэл байгаа юм аа. За, цааш үргэлжлүүлье. Тэгэхээр бид нар түүнээс хойш ярьлаа тогтвортой хөгжил гэж яриад байна. За, тогтвортой хөгжил гэдэг маань үндсэн 3 багнаас бүрддэг. Эдийн засаг, байгаль орчин, нийгэм гэсэн 3 тулгуур баг маань зэрэгцэн хөгжиж байж энэ тогтвортой хөгжлийн суурь үзэл баримтлал болоод байгаа. За, тухайлх юм бол эдийн засаг дээр яриа л та. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд эдийн засаг ямар байх ёстой вэ? Гэхээр эдийн засаг ногоон байх ёстой. Өөрөөр хэлбэл бид нар ногоон эдийн засгийг бий болгох ёстой. Бидний яг одоо энэ нийгэмд оршин тогтноод байгаа зүйл одоо энэ маш их хог хаягдл гаргаад маш их одоо хүлэмжийг ялгаруулаад энэ уур амьсгалд нөлөөлөд байгаа энэ зүйл маань хүрэн эдийн засаг. Бид нар ногоон эдийн засаг гэж юу хэлээд байгаа юм гэхээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол би одоо ингээд нэг савтай ус уулаа штэ. Савтай ус байна. Тэрийг өнөөдөр уучаад савын хогийн самд хайчдаг. Тэгээ хог болгоо байгаль дэлхийд хог тарьдаг. Энэ бол хүрэн эдийн засаг. Би ногоон эдийн засаг болгохын тулд савтай усаа хаягахгүйгээр эргээд би дахин ашиглаад дахиад сав хийх, дахиад эсвэл өөр ямар үйлдвэрлэлд ашиглах юм. Өөрөөр хэлбэл хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ хог болгож хаягахгүйгээр дахин ашиглах, хязгааргүйгээр ашиглаж одоо эргэлтэнд оруулж ашиглах энэ үйл явц бол
ногоон эдийн засаг байдаг. Тэгэхээр дэлхийн нийтийн өнөөгийн чиг хандлага бол энэ ногоон эдийн засгийг бий болгоё гэж тогтвортой хөгжлийн нэг суур үйлс баримтлал. За мөн нийгэм дээр аваад үзье. Зарим хүмүүс маань хэлдэгтэй уянгаа ажийн ингэ тогтвортой хөгжил гэж яриад байдаг. Ясны дээр өнөө маргаашхан хоолыг яайтаа гэж байгаа хүмүүс юу ч нэг тогтвортой хөгжил гэж хэлээд байдаг. Гэтэл үгүй. Өнөөдөр манай өнөөдрийн нийгэмд яагаад ядуурл бий болоод байгаа юм? Яагаад ядуурл бий болоод байгаа гэхээр нөгөө нэг нийгмийн баялагын тэгш бус хуваарлалтаас болж өнөөдөр ядуурл гэдэг зүйл бий болоод байгаа. Тэгэхээр тэнд хүртэл тогтвортой хөгжил хэрэгтэй байх юм. За байгаль орчин дээр дуршин зүйлсийг ярьж болно. За өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь хүмүүс ирээдүйн хойч үеийнхээ амьдрах гариг ертөнцийг гэмтээхгүйгээр ирээдүйн хойч үеийнхээ амьдрах шаардлагатай мэдлэг чадвар, үнс зүйл чадварыг хөгжүүлэх үйл явц юм. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэг нь. За тогтвортой хөгжлийн боловсролын зорилго нь саяны миний хэлсэн хүмүүс байгаль орчны хувьд экосистемээ хадгалсан, за нийгэм соёлын хувьд шударга, эдийн засгийн хувьд үр ашигтай, за бодлогын хувьд тогтвортой нийгмийг зохицлон бүтээх, мэдлэг, чадвар, үнс зүйл, хандлага, төлөвшлийг бий болгоход энэхүү тогтвортой хөгжлийн боловсролын гол зорилго оршоод байгаа юм аа. За тогтвортой хөгжлийн боловсрол дэлхийн нийтэд түүхэн тийм байсан. За тэгвэл манай Монгол улсад ямар байсан бэ гэхээр Монгол улс тогтвортой хөгжлийн талаар 1996-2008 онууд дараах бичиг баримтуудыг гаргаж байсан. За гэвч үүнийгээ алгасаад 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг баталсан байна. За энэхүү 2030 хөтөлбөр нь дотроо бол 3 үе шаттай. Эхний 1-р үе шат нь 16-аас 20 оны хооронд, за 2-р үе шат нь 21-ээс 25 оны хооронд, за 3-р үе шат нь 30 он хүртэл ингээд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр Монгол улс бол тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа ингээд баталсан байгаа. За тус Монгол улс 2030 гэсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтаа юу баталсан бэ гэхээр маш олон хуудас бичиг баримтыг гаргасан. За маш олон хуудас бичиг баримтыг би та бүхэнд ганцхан слайдн дээр багтаагаад та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр тус Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-нд бол дотроо 4 үзэл баримталтай эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, за тогтвортой хөгжлийн засаглал гэсэн 4 зүйлийг багтааж байгаа. За ингэснээрээ эдгээр зүйлийг хэрэгжүүлснээрээ Монгол улс 2030 он гэхэд ямар улс болж хөгжих ёстой юм бэ гэдэг үр дүнгүй дараах 10 үр дүн байна. За нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор 17,500 Америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоор дунд орлоготой орнуудын тэргүүл хэгнээд хүрнэ. За эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2030 онд 6.6%-аас доошгүй байна. За ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. За орлогын тэгш ус байдлыг багасгаж нийт хүн амын 80% нь дундаж болон чинээлэг дундаж давхрын ангилалд багтсан байна. Тийм маш сайхан төсөөлөл байгаа. Энэд хүрэхийн төлөө өнөөдөр би тогтвортой хөгжил гэдэг зүйлийг та бүхэндээ яриад суулж байгаа. Үүнийг хүн бүр мэдэх юм бол, үүнийг хүн бүр амьдралтаа хэрэгжүүлэх юм бол 2030 он гэхэд Монгол улс энэхүү үр дүнд хүрэх бас бүрэн боломжтой юм аа. За энэ үргэлжлүүлээд цаашаа явъя. За тогтвортой хөгжил гэж яриад байна. За тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлага яг юу байгаа юм? Бид нарт ямар хэрэгцээ шаардлага байгаа юм? Бүгдээ харъя. За өнөөдөр 1 тэрбум гаруй хүн усны хомсолд амьдарч байна. 2025 он гэхэд энэ тоо 3.5 тэрбумд хүрэх бөгөөд за дараагийн 20 жил хүн амын усны хэрэглээ 40%-аар ихсэн хэмээн тооцож байна. Ийм учраас тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлага бидэнд байна. За дараа нь өнөөдөр 1.4 тэрбум хүн эрчим хүчээр хангагдах боломжгүй нөхцөлд амьдарч байна. Дэлхийн хуурай гандуу газар байнгын дороотолд авцснаар 3.6 тэрбум газар сүлжилтэнд өртөөд байна. За жил бүр 16 сая га ой устдаж байна. За өмнө түүнчлэн хүрээлэн буй орчны бохирдол ихсч зөвхөн агаарын бохирдлын улмаас жилд 3.3 сая хүн нас орж байна. Ийм учраас бидэнд тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байгаа юм аа. За тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлага зайлшгүй Монгол улсад яаж тулгарч байгаа юм гэдгийг бүгдээр харъя л та. За Монгол улсны газрын зураг гарч ирж байна. За Монгол улсад өнөөдрийн байдлаар мөнх цас хайлж байна. Мөнх цас мөсөн цөлдөг маш ихээр хайлж байна. За шорон шураг маш ихээр ихсэж байна. Яг одоо гадаа шорон шураг шуурч байна. За гангийн давтамж мөн жил бүр ихсэж байгаа. За гол ус мөн ширэгж байгаа. За 1940-оос 2008 хооронд Монгол улсын дундаж дулаар 2 градусаар нэмэгдсэн байгаа.
За энэ мэтчтэй ингээд уур амьсгалын үндсэн сөрөг үзэгдлүүд бол Монгол улсад маш их хэмжээгээр гарах болсон. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлт юунаас бий болоод байгаа юм бэ? Уур амьсгалын өөрчлөлт юунаас бий болоод байгаа вэ? Хариулах юм байна уу? Тэгэхээр энэ уур амьсгалыг үүсгэж байгаа гол хүчин зүйл бол хүлэмжийн хий байгаа. Хүлэмжийн хий. Тэгэхээр хүлэмжийн хий гэдэг зүйл хүлэмжийн хийг юу үүсгэж байна вэ? Хүлэмжийн хийг үүсгэж байгаа их усруудыг бас би та бүхэнд харуулъя. За ихээсэн зураг дээр харагдаж байна. За дулааны цахилгаан станц, за хүн сүдэн аж ахуй дээр мал, за хот төгчд игдсэн болж байна. За машины утаа, за байгалийн яс галтуулаас дэлбэрч байгаа утаа. Энэ бүгд маань нийлээд бол хүлэмжийн хийг үүсгэж байна. За хүлэмжийн хийнээс болж уур амьсгалын үндсэн өөрчлөлт гарч байгаа. За мал аж ахуйг яагаад оруулсан юм гэхээр малаас бол малын бааснаас бол метан гэдэг маш хорт байдал агаарт ялгардаг. За дулааны цахилгаан станц үйлдвэрүүдээс бас хорт утаанаас ялгараад хүлэмжийн хий гэж юу хэлээд байгаа юм гэхээр бид нар хүлэмж гэж мэдэн штэ. Энэ бүх гараад байгаа хорт утаанууд чинь агаарт одоо хоорондоо нэгдээд хүлэмж тийм хий одоо нөгөө хортой хүлэмж шиг тийм орчныг бий болгоод байгаа юм. Үүнээс болж уур амьсгалын энэ Монгол улсад болоод байгаа дэлхийн нийтэд болоод байгаа энэ одоо үндсэн өөрчлөлтөч үүнээс болж гардаг байх нэ. Түүнчлэн одоо бид нар нөгөө мянгат малчин, сайн малчин гэдэг нөгөө малынхаа тоогоор малчтай шагнаад байдаг. Гэтэл мал маань одоо маш олон одоо хөрсний доройдлыг бий болгож байна. Дээр нь метан гэдэг маш олон хорт байдлуудыг агаарт ялгаруулж одоо уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж байна. Тэгэхээр бид нар сайн малчдыг тодруулахдаа тоон дээр анхаарал зөв юм уу, буруу юм уу гэдэг асуудал хүртлээс гарч ирж байгаа. Та бүхний суралцах сэдвүүдэд хүртлээс энэ бүтээл багтаад яваасай гэж хүсэж байна. За ингээд ерөнхийдөө бид нар энэ бүх зүйлийг ойлгохгүйгээр ингээд цаашаа яваад байх юм бол бид нар ямар аюул хүлээж байна вэ гэдэг зүйлийг дараах зурганд харуулж байна. За бид нар энэ бүх зүйлийг ойлгохгүйгээр яваад байх юм бол 2040 он гэхэд бидэнд хоёр дэлхий хэрэгтэй болох байна. 2040 он гэхэд бид нар энэ бүх одоо хүрэн эдийн засгаа хөгжүүлээд энэ бүх одоо шунлаа дарахгүйгээр ингээд буруу амьдралын хэв маягаар амьдраад байх юм бол бидэнд 2040 он гэхэд хоёр дэлхий хэрэгтэй болох гээд байна. Тийм учраас өнөөдрөөс эхлээд бид энэ бүх зүйлийг ухаарад зөв амьдралын хэв маягаар амьдрах юм бол 2040-оос 50 он гэхэд бид нар нэг дэлхийтэйгээ байж чадах бас тийм боломж байгаа юм шүү. За цааш нэрээ. За ингээд энэний эсрэг одоо хүн бүр юу хийж чадах вэ? Бас хүн бүрт бодууштай зүйлийг бас та бүхэнд хүргэе. За бид нар 1 кг үхрийн махыг идэхийн тулд тэр 1 кг үхрийн маханд 15,000 литр ус хэрэглэгдсэн байдаг байна. За мэдхэд илүүдэхгүй гэж та бүхэнд үзүүлж байгаа. За 1 кг хоньны маханд 6,000 литр, кг цагаан буданд 3,500 литр ус хэрэглэгддэг. За бууданд 1,300 литр, өндөг нь 3,300 литр гэх мэтчлээ одоо ийм маш их хэмжээний ус эдгээр бүтээгдэхүүнийг бий болгоход хэрэглэгддэг. За мөн хөрсөнд үлдээж байгаа монголчуудын экологийн уулмөр ямар байна вэ? Монголын газар нутгийн 78.2% нь дунд болон өндөр эрчимтэй цөлжилтөнд өртсөн. За дараагийн 50 жил ийм маягаар үргэлжилбэл эх орноо Африкийн амьдралгүй халуун цөл руугаа болох магадлал маш өндөр түвшинд байна. Энэ бол эрдэмтэн судлаач гаргаад ирсэн цаа уянгаа яриад байгаа юм биш. Ийм аюул нүүлээд байгаа. За мөн хүн төрөлхтний ойд үлдээж байгаа экологийн уулмөр юу вэ гэхээр за бид нар 1 тонн маш их цаас хэрэглэдэг. 1 тонн цаасыг гаргаж авахын тулд 17 модыг огтолж бид нар 1 тонн цаасыг гаргаж авдаг. Хэрэглэдэг. Тэгэх юм бол эргээд 1 модыг ургуулахад 10-аас 15 жил зарцуулдаг. Бас л бодууштай зүйл. Бид нар цаасыг хэрэглээд хаяад байх юм уу гэдэг таатай бодууштай зүйл байгаа шүү. За мөн түүнчлэн зарим хог хаягдлын байгальд уусарч алга болох хугацааг бас бид бодох хэрэгтэй байна. Бид нар өнөөдөр найзуудаараа нийлээд 1-2 шил архи уугаад байгаль тавьчихдаг. Гадагшаа гараад бүхэн уулын тэр хавцаа очоод 2 шил архи уучаад шилээ машинаас гаргаж ачаад яваад ирдэг. Гэтэл тэр хайсан шил маань нэг ширхэг шил байгальд 4,000 жил байдаг. 4,000 жилийн дараа байгалаас уусч алга болдог. За хуунцар аяг гэхэд 1000 жил болдог. Пластик карт гэхэд 1000 жил болдог. За 1.5 гэхэд 500 жил, хуунцар сав 400 жил нөгөө бидний цэвэр ус хэлээд байдаг. За хөнгөн цагаан сав гэхэд 100 жил болж иж байгалаас алга болдог. За 10 жил болдог, асаагуур 100 жил болдог. Тамгины иш маань 2 жил болдог. Тийм жоох юм биш бас 2 жил байждаг юм шиг байгаад тоо болдог.
цаас гэж гурван саруулдаг. Энийг хүн бүр бодох хэрэгтэй. Ерөөсөө бид нар гараад ерөөсөө ингээд хогоо хаяад идэг шүү дээ. Тэгэхээр энэ бүхний хогийг чинь хаяад байхад зөвөө буруу юу гэдгийг бас та бүхэн дор үедээ бодоорой. Тэгээд нэгэнтээ энд бас сэтгүүлчд цугаалсан. Сэтгүүлчд энэ бүгдийг ойлгоод арт иргэдтэй энгийнээр бас энэ бүх зүйлийг мэдээлэл өгч явах нь маш чухал байдаг юм байна. За тухайлах юм бол юуг энгийнээр зөвлөж чадах юм бэ гэхээр бид нар хамгийн түрүүнд одоо энэ гэрэл энэ бол одоо бас л агаарт маш их хор ялгар болж байгаа гэрлүүд. Тэгээ бид нар энэ одоо нөгөө нэг хүлэмжийн хинээ сэргийлэхийн тулд ядаж энэ гэрлээ унтраагаад хүн бүр хөвсчих юм бол нэг жилд 68.1 кг CO2 буюу хорыг агаарт ялгаруулахаас сэргийлж чадна. За мөн түүнчлэн одоо өөрсдийнхөө зарлалыг 50% хэмнэж чадна. Хүн бүр зургатаар баг үзээд аль болох унтраагаад ах юм бол нэг жилд 62-оос 93 кг CO2-ыг агаарт ялгархаас бас сэргийлж чадна. За нэг мод бол жилдээ 3-аас 10 кг CO2-ыг л шингээ хэмж чадтай байдаг. Гэтэл бид эсрэгээрээ маш их хорыг болоод агаарт бий болгодог ахнаа. За би та бүхэнд яагаад энэ бүгдийг яриад байна гэхээр энэ тогтвортой хөгжлийн боловсрол төсөл 2015-аас 2017 оны хооронд Монгол улсад хэрэгжиж байгаа. За энэхүү төслийн санхүүжүүлэгчээр байгаль орчин ногоон хөгжид аялал жуулчлалын яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, Швейцарын хөгжлийн агентлаг ажиллаж байгаа. Хэрэгжүүлэгч газраа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын улсаатай эсрүүл, Швейцарын боловсролын олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн хамтарч одоо Монгол улсад хэрэгжүүлж байгаа. Эхний үе шат нь 15-аас 17 онд явна. За энэхүү одоо хэрэгжих төслийн хүрээнд бас Улаанбаатарын болон орон нутгийн олон сэтгүүлчид сургалт семинарт хамрагдаад за өнөөдрийн байдлаар бол Монгол улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн боловсролын талаар хэвлэл мэдээллийн үндэсний зөвлөх багш болсон 11 хүн байгаа. За тэдгээрийн нэг нь бас миний бие болоод та бүхэнд өнөөдрийн хичээлийг зааж байгаа юм шүү. За ингээд эцэст нь хэлэхэд бол бид ямар ч тохиолдолд байгалаас хэрэглээгээ хэрэглэдэг. Эдсэнж, уусанж, амьсгалсанж, унаа унсанж, эрчим хүч хэрэглэсэнж, байр суурь байрсанж бүх юмаа бол бид байгалаас хэрэглэдэг. Бид байгалгүйгээр оршин тогтнох ямар ч боломжгүй. Тэгвэл одоо эдгээр их сэтгэгч Махатма Ганди юу гэж хэлсэн бэ гэхээр их дэлхийг хүн бүрийн хэрэгцээг хангаж чадна. Харин хүн бүрийн шунлыг гүйцэтгүүлж чадахгүй гэдэг алдарт үгээр хэлжээ. За ингээд хэлсэн та бүхэнд анхаарал хандуулсан баярлалаа. За аль болох одоо хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байдаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаасай. За эко шашхтай органик хүнс бас хүнсэндээ та бүхэн маань хэрэгжилж байгаа ч аль болох явган явж одоо машин унахаас бас татгалзаж байгаа ч бүтээтгүүнийг хэрэглээг багасгаж аль болох хүнсэндээ жимсхэн ногоог бас түлхүү хэрэглээч гэж та бүхнээс хүсмээр байна. За эцэст бас миний ганц шторк хэлье. Тэгээд бас та бүхэн нөө ертөнцөөс тасарсан юм шиг уянгаа нэг юм яриад байж магадгүй. Тэгэхээр бид нар та бүхэнд нэг шторк бэлтгэсэн байгаа л та. Энэ бүх асуудал чи манай Баян-Улгийн аймагт хүртэл нүүрлээд байгаа. 2090 он гэхэд Баян-Улгийн аймагт гадаргын өсгөө болох аюул нүүрлээд байна. Бутанины мөсөн голын хайлах үйл явц нь 20 дугаар зууны эхээр эхэлсэн бөгөөд мөсдлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд доороос дээшлэх тусам багасж 378-аас 242 см болжээ. Та бүхэн Алтай таван богдын мөсөн голын сүүлийн 100 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг харж байна. Ур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас шалтгаалan Монголын болон гадны судлаач эрдэмтэд Монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуснаа гэж тооцоолсон байдаг. Өөрөөр хэлбэл 2090 он гэхэд Баян-Улгийн аймгийн Алтай таван богд уулсын мөсөн гол бүр мөсөн хайлж Баян-Улгийн аймаг гадаргын өсгөө болох аюул нүүрлээд байна. Тэгвэл энэхүү аюулыг үүсгэгч дэлхийн дулаарл юунаас болдог вэ гэвэл хүн амын хит өсөлт, автомашины утаа, бензин шатхууны ууршилт, нүүрстүүлдэг цахилгаан станц, цэвэрлэг болон бусад үйлдвэрүүдээс ялгарч буй хорн хүлэмжийн хийг бий болгож улмаар цагаагаар дулаарч дэлхийн мөсөн бүрхүүлийн хэмжээ багассаар байгаа юм а. Тиймээс бүх нийтээрээ хүлэмжийн хийг үүсгэгч бүхнээс татгалзъя.